Сайн байцгаана уу? Part 5-аараа хэдүүлээ уулзах гэж байна. Энэ нэвтрүүлгийг үзэж эхэлснээс хойш миний анхаарлыг нэг юм хоёр Мексик хосууд татаад байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр тэр хоёр хоо талаар ярихаар шийдлээ. За 16 настай Итан бол 16 настай Мирака нарын тухай өгүүлдэг. Энэ хоёр эхлэхдээ эвдээ ээлдэг, бие биенийг үзээ атсан, бусад одоо хосууч юм токсик ямар нэг асуудал байхгүй. Анх Мирака тэр хоёр ингээ биологийн хичээл дээр танилцчихсан гинэ. Тэгээ 14 настай байхад нь тэд харилцаж эхлээд өдийг хүрсэн. Тэгээ гол асуудал нь гэх юм бол Итан буюу эрэгтэй нэрөөсө хамгаалт хэрэглэх дургу огт хамгаалах хэрэглэхгүй харилцаанд орж байгаа. Тэгээ жирэмсэн болчихсон. Итаны хувьд Мирака анхных нь байсан бол Мирака бол тийм юм ярьдаггүй, детальны юм ярьдаггүй. Хосын тал дээр бол тэр хоёр асуудалгүй харагддаг. Миракагийн хувьд ээжтэйгээ айгу муу харилцаатай. Жирэмсэн болсноос нь хойш ер нь ээж нь бүр ингээд дургу болсон. Тэднийх ингээ хоёр хүүхэдтэй тэгээ цагаач Мексикээс орж ирсэн цагаач гэр бүл учраас аав нь бас багтан салаа авчихсан. Тийм учраас ингээ ээж нь хоёр хүүхдээ орох оронтой идэх хоолтой байлгахын тулд өдөр шөнөгүй ажилдаг. Нэгдгээс хагасаа хүртэл өглөө 9-өөс орой 8 хүртэл бүр ингээд морин хоошиг ажилдаг гэж аахгүй юу. Тэгээ тийм болохоор охиндоо хүүдээ бас ингээд ерөөс анхаарал тавьж чадаагүй, ер нь амар хатуу гараар өсгсөн гэж хэлэхэд болно. Итаны аав ээжийн хувьд бас өөрөөсөө айгүй залуухан 38 настай хүмүүс байгаа байхгүй юу. Ээж нь бас дөнгөж сая төрөөд 11 сартай хүүхэдтэй. Тэгээ ууг нь бол хүүдээ ингээ хамгаалт хэрэглээрээ бит хоёр ингээ залуудаа хүүхдтэй болоод аюу хөх зовж исэн шүү. Ер нь ингээл хүүхдтэй болгож аюу хэцүү чи ингээд баг бити хүүхдтэй болоо гэж хүүдээ хэлдэг байсан байхгүй Итанд. Тэгээд аюу хөх тэгэж ярьчаад ээж аав хоёрын үгэнд ороогүй заяа. Нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гар авцсан. Тэгээ нэвтрүүлгийн үеэр аав ээж хоёр нь хамгаалтанд цоорцсон байлгүй дээ. Тэгээл жирэмсэн болсон байх гэж бодож байгаа хэлсэн чинь Итан та хоёр тэгээ бодцохоо гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь аав нь юу вэ чи одоо тийм их юм ярьж байхад тийм их юм хэлж байхад хамгаалт хэрэглээгүй мө гэж чинь Итан хизээч хэрэглэж байгаагүй гэж хэлээд тэгээ аав ээж хоёр нь айгу гонсойдог мэдээч. Тэгж их юм яриад хэлээд зөвлөөдөөсний хэрэг огт байхгүй. I spoke to Ethan numerous times about safe sex. And my understanding is they used protection and that it popped. And so that's what led to the pregnancy. Y'all can sit with that story. I mean, were you using protection or you were not using protection? Was there an accident that happened? No. Миракагийн ээж нь жинхнээсээ бүр амар хатуу заяа бүр та нар бүр бодцоос ч амар хатуу хөхтэй амар хатуу ээж аахгүй юу. Тэг багаас нь л ингээд чи жирэмсэн болох юм бол би гэрээсээ хөөн чи өстөж хизээж жирэмсэн болж болохгүй нөхөртөөж басны хэрэггүй гэдэг байсан юм л та ээж нь. Тэгсэн чинь нөгөө Миракан жирэмсэн болцсон. Тэг ихэнх ээж аваад ингээл жирэмсэн болчвол гэрээсээ хөө наа гэл тэгжлээдэг штэ. Тэгсэн мөртлөө яг начар дээрээ хөөдөггүй. Тэг Миракаг тэгж найцсан юм л да бас нэг хүний ээж юм чи арайж хөөжгүй байх гэж бодсон чинь ээж нь жигнэсээ гэрээсээ өөцөн заяа. За тэгээд Итан аав ээжтэй нөхцөл байдлыг хэлээд тэг одоо Мирака тэднийхэнтэй хамт амьдарч байгаа. Итаны ээж аав нь өөртөө 15 таатай танилцаад 16 таатай гэрэлжсэн. Яагаад гэвэл 15 таатай хүүхдээ жирэмсэн болсон гинэ. Тэгээд ээж аавдаа хэлээд гуйж говшаад эхнэрийнх нь буюу Итаны ээжийн аав ээж нь дургуцаад тэг баг гэрээсээ хөөн алан талан дээрээ тулж иж нэг юм гэр бүл болоод хормоо хийгээд суусны дараа харамсалтай хүүхэд нь эндээд тэгж агаад Итанийг 20 хэдтэйдээ гаргасан гэсэн үг үү? 21 тэйдээ гаргасан гэсэн үг. За тэгээ ер нь л ээж аав нь те энэ хоёрын нөхцөл байдлыг айгүй ойлгоод тусалж дэмжиж хажуудаа аваад байгаа байхгүй юу. Тэгээ тэднийхээс айгүй тийм баян. Тэгээ энэ нэвтрүүлэгт орж исэн хамгийн баян айлын нэгт зүй ёсоор тооцогдно. За ингээ 3-7 хоногийн турш буюу одоо Итаных руу цөлөгдөж ирснээсээ хойш ээжтэйгээ огт уулзаагүй байжгаад бүтэн сайн дуулцахаар болдог. Яагаад гэвэл бүтэн сайн нөгөө сүмд очдог штэ. Багасаа л ээжтэйгээ бүтэн сайн болгон сүмдэр очиж чанартай цаг өнгөрүүлдэг байсан гинэ. Ээж охины чанартай цагаа сүмдэр л өнгөрүүлдэг. За Миракагийн ээжийг нь Лилиана гэдэг бас 38 настай тийм ч бас хөшүүн хүн биш. Тэгээ Миракал жаахгүй та намайг хөөж гаргаснаас чинь хойш энэ тэргээ ярингуут ээж нь үгүй би хөөж гаргасан хүн биш. Чи ийм эрт том хүн болоод ийм эрт жирэмсэн болохыг сонгосон. Тийм болохоор чи л өөрөө өөрийгөө хөө гаргацсан гэсэн үг. Би бол анханасаа чамд тодорхой хэлж исэн би чамд жирэмсэн болол хөөж гаргана гэсэн дүрмээ танилцуулсан чи дүрмийг зөрчгөөр шийдсэн. Тийм болохоор чи л өөрөө өөрийгөө ийм байдалд оруулсан гэж хэлж байгаа байхгүй юу? Diana, I am 38 years old and I am Mirka's mom. Let's go. Basically, when I know that I'm going to see my mom, I kind of get a little bit nervous just because I never know how she's going to react.
especially since My mom and I haven't really hung out or talked or anything since. Тэр нь амар хатуу хөхтэй байгаас тэ амар хатуу хөхтэй заяа. Тэгээ Мирака доороо нэг дүүтэй 9 настайгаас хойш дүүгээ хооллоод асраад явж байгаа. Ер нь Миракаг 9 нас хүрснээс нь хойш ээж нь гэрээ ажил хийгээ болцсон. Зөвхөн Мирака л гэрээ авч явдаг. Тэгээ одоо Мирака гэртээ байх байгаа штэ. Тэнгүүд дүү нь хөөрхийн амт өөрийгөө хооллож унтлаад гэр орноо цэвэрлээ явж байгаа юм. Тэгээ ээж нь гэрт нь ирээд одоо дүүн гэр орноо цэвэрлээгүй хоолундаа хийгээгүй байвал өөрөө гарч юм авч идэл байж идэг заяа. Тэгээ Мирака хөөрхийн амт дүүгөө өрөвдөд би бас ийм замыг туулсан. Тийм болохоор миний дүү ийм замыг туулж ин гэж ер нь дүүгээ өрөвдөж байгаа. Ээж нь ерөөсөө хүүхдүүд огт эрхлүүлдэггүй заяа. Мексик ээж аав эмээ өвөнөр ингээ маш хатуу гараар бүр ингээ амар хатуу гараар хүүхдүүдэд өсгдөг уламжлалтай. Тэгээ ээж ахын бодлоор одоо ингээ бага наснд нь эрхлүүлчих юм бол амьдрал дээр гараа том болоод зовноо. Тийм болохоор надтай энд хамт байгаа дээрээ зовоод аав тэгвэл намайг байхгүй болсон ч гэсэн энэ хүүхдүүд маань нэг зовоод шилэхгүй гэдэг үзэл бодолтой. Тэгээ тэрэндээ айгу хатуу чанга зогсдог. And in Mexican culture, the way I grew up, parents are very strict. So I don't cuddle my kids. I believe you need to let them suffer a little bit just so they can learn. Өөрөө хүүхдүүдэд хижээх гэж амар их завсан болохоор Мирака хүүхэдтэй болохгүйгээр амжилттай ажилласаа гэж хамгийн их хүсдэг байсан. Ерөөсөө ганц хүсдэг юм нь охин нь хурдан том болоод ажилд ороод өөрөө ажилласаа гараад амрах байсан. Даанч охин нь тийм боломжгүй болсон. Охин амжилттай мундаг хүн болохын тулд ингэж их ажиллаж байхад охин нь үгийг нь тоолгүйгээр жирэмсэн болсон дээж нь ингээ бараг гутраад бараг л амьдралын утга учир нь алга болсон гэж байгаа. The main rule that I gave Mirka is do not come out pregnant. That's going to be like the worst thing you can ever do to me. So when Mirka told me that she was pregnant, my world came crushing. Literally, I couldn't breathe. Ээжийн хувьд Мирака Итан хоёрыг аз жаргалтай сайхан амьдрын гэж боддгоо гинэ. Тэгээ Миракагийн жирэмслэлтэн зүгээр л сингл момуудын тоог нэгээр нэмж байгаа статистик үзүүлэлт гэж хэлж байгаа. За охиныхоо жирэмслэлтийг яг ингэ хажууд нь суучаад. Ёо амар заяа. And in my mind, I'm thinking we're just another statistic, another single parent not having enough time to be there for her kids. Тэгээ Мирака өмнө нь бол айгүй шаргуу ухаалаг тэгээ ингээд гэр бүлээ авч явдаг, ээжийнхаа үгэн сайн ордог, дүндээ анхаардаг, айгүй сайн охин байсан. Тэгээ ганц алдаа гаргаж ирэмсэн болчих жоохгүй юу. Тэгээ шууд ээжийнхаа хувьд азгүй амтан болоо хувирцсан. Ерөөсөө л итгэлийг алдсан азгүй амтан болоод хувирчихсан. Итаны ээж аав нь Миракагийн ээж Лиланаг ойлгодоггүй гэж байгаа. Адилхан Мексик хүмүүс ээжиж Итаны аав ээж хоёр нь арай илүү ингээ барууны, арай илүү одоо Америк гэр бүлийн ур амьсгалтай нэг бөөндөө ингэж хоолмол идэл тэг ингээ яг ийм энгийн гэр бүл шиг. Тэгээ Итаны ээж аав нь байдал ийм дээрээ тулчаад хүүхэд нь одоо ийм том болчихсон. Тийм учраас хүүхдээ гаргана гэж шийдсэн байхад охиндоо ингэж хатуурхаад нэг төрлийн хичээл заах га төшөө аваад шийтгэхэд байгаа юм шиг аашлах нь маш утгагүй гэж үзэж байгаа. Тэг ер нь бол тийм те хүн ингэ сэтгэл шулуудаад бурууга хумсарлаа за одоо би төрнөө гэж сэтгэл шулуудчаад байхад чинь нэмээд чи муу хүн чист урам уулсан чист арчиг амтан гэж хэлээд хаар амир хэцүү штэ ялангуяа төрсөн ээжсэн те. It hurt me as a mother to see the way that Liliana treated Mirka when she found out she was pregnant. I don't understand what her thinking is behind those things that she said. And maybe I never will. Харин Миракагийн ээж заяа. Бараг хүүхдэн төрөнд хүртэл одоо натаа авах болцгаа, аборт хийлгэчээ. Чи аборт хийлгээд гэртээ хүрээд ир гэж хэлсээр л байдаг за. Амар бүр ёо. Миракагийн ээж анханасаа л жирэмсэн басны мэдээлэл шууд охин руу залгаал. За чи аборт хийлгээ. Тэ ингээд тэгсэн чинь Итаны ээж аа буюу худууд нь залгаад бид нэр ингээ Миракаг аваа явчаа. Хүүхдийн төрхөөр бид нар санхүүгийн хувьд хариуц чинь нор хоронтой байлгах чинь хоол ундаа нөх чинь охины чинь бас коллежид сурахыг амлцсан баг. Тэгэнгүүт ээж нь заа гэ хайцсан. За би энэ тоолоноос гарлаа. Тэгээ би л энэ хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Та нар хүлээн зөвшөөрж байгаа юм бол та нар өөртөө хариуцлага хүлээгээд. Миний хүүхэд биш байхад би наад хүүхдийг ч өсгөж чадахгүй. Чи өөрийнхөө амьдралаар би өөрийнхөө амьдралаар амьдрий гэж хэлдэг цаа ээж. Mirka, Ethan, and Michelle and Charlie decided that terminating the pregnancy was not an option. That's when I decided pretty much that I was out of it. This is not my problem. I am not going to be responsible in any way for Mirka or that baby. And people can judge me and people can say that I'm ugly. I really don't care. I cannot bring up a child, raise a child that is not mine. And I'm guessing my mom didn't agree with it and she
chose to display that very publicly. It was basically talking about teen pregnancy. And I said that I wasn't proud, but I wasn't ashamed. People were bashing on me, and she chose to bash on me as well. And I got hurt that she didn't defend me. I don't ask anybody. Итаний ээж аваа хоёр нь Миракаг дөрөвдөх хүүхдээ гэж боддог. Тэгээ яг нэг гэр бүл шиг ханддаг заяа. Гэхдээ ингээд Миракагийн ээж нь аягүй хэцүү байгаа штэ тий. Хүүхдээ эргэж ирэхгүй, ярихчгүй, уулзахчгүй, тэгээ охин хүүхдийг 16 настай охин хүүхдийг шууд ингээ айлд даатгаад орхичин гэдэг бол ер нь л жах амар штэ. Хамгийн хэцүү нь ингээд юм ярих болгондоо шал өөр юм ярьж яснаа гинт ингээ Миракагийн ээжигээр явчихдаг. Лилиана ингэж байгаа нь бид нар таалагдахгүй байна. Лилиана ингээд бит хоёрын гаргаж байгаа хичээл зүтгэлийн талын гэсэн гаргаасаа энэ төр ярьж байгаа байхгүй юу? Тэгээ надад тэр нь жоохон хэцүү санагдаад байгаа. Юм болгонд Лилианаг ярьдаг. Тэгэнгүүтээ энэ ахын буюу одоо энэ Чарлигийн харц нь бас ингээд амар эвгүй амар ууртай ингэж хараад байгаа. Би бас энэ нэг үзэгдэл дээр аюу гайхсан байхгүй юу? Энэ хэд ингээ бөөндөө эхонд үзүүлж байгаа ультрасаунд нь орж ийн гэсэн үг шүү дээ. Тэгснэ ингээл бүр амар гайхаал. Ваа ямар гоё том болсон. Ямар миний хүүхэд ч өстой хөл гартай толгойтой болсон байж тээ. Өмнө нь үзүүлэхэд ингээд ийм жижигхэн юу нь мэддэхгүй бөөрнх юм байсан юм гэсэн. Тэгсэн чи энэ Америкчууд чинь бүр ингээд манайхан шиг хүссэн үедээ хонд ордоггүй юм байна. Амар цөөхөн удаа бүр шаардлагатай гэж үзсэн үедээ л ультрасаундд орж эмнэлэгт үзүүлдэг заяа. Тэрнээс бол ингээл яваал идэм байна. Манайхан чинь баг ингээл жоохон эвгүй оронгуутл үзүүлээд идэв штэ. Тэгэхээр магадгүй яхаа бол аюу хортойж магадгүй тий ультрасаундд орох. За тэгээ энэ хэд маань gender reveal буюу хөөс тодорхойлох үдшилтэд бэлдэж эхэлнэ. Аюу догтлол бэлдээл тэрс юм байна, энэ ч юм байна гэж амар догтлоо бэлдэж байгаа. Тэгсэн чи ээж нь ингээ шууд нөгөө тэгж явах үед нь залгаал. Чи одоо аборт хийлгээд гэртээ хүрээд ир. Аборт хийлгэх юм бол би чамайг буцаад юу яа хүлэн зөвшөөрийгээд залгаал гэдэг за амар. Тэгээд тийм болохоор Мирака угаасаа ээжигээ урихгүй угаасаа үдшилтэд нь ирэхгүй байх гэж бодцсон. Be a doctor's appointment and just pretend that I support a pregnancy that I'm not okay with. You can't drive. You obviously haven't finished school. You can't have a job because you're barely 15. How are you gonna raise a kid? Тэгээ Мирака ингээ чаавас ээжигээ санаад байгаа байхгүй юу? Айлд тэр чи одоо хичнээн найз залуун ч гэсэн тэр хоёр ч үерхэд өнгө жил болох ч байгаа. Тэгээд айлд ингээ жирэмсэн болоод хүрээд ирнэ гэдэг чи амар хэцүү шттэ ер нь. Тэгээ ээжигээ ингээ шууд санаад байна гэж хэлж чадахгүй заяа нэг уулзахтай. Гэрт хийдэг хоолоор л өлсөөд байна гэсэн чинь дүүн наадах чи ингээ таныг санаад байна гэдгийг илэрхийлээд байна шттэ гэж хэлж байгаа байхгүй амар хөөрхөө. Oh, I made sopa the other day because I was craving it. And that's how you know she misses us. Дээж нь хэлдэг юм аа л хэлж байгаа. Чарли Мишель хоёр тэднийхөө одоо чиний гэр бүл болсон. Тийм болохоор чи бит хоёрыг мартаад өөрийнхөө сонгосон гэр бүлийг бодоод амьдраа. Ээж нь одоо ч аборт амар хатуу байгаа зү. Йоо зүгээр хүнийг жирэмсэн болсон гэдэг утгаар нь ингэж амар дарамтлж болд юм уу? Ээж нь нэвтрүүлэг дээр хэлж байгаа. Энэ төрөх гэж байгаа хүүхэд миний охины амьдралыг сүрүүлнэ. Тэ бүгд энэ төрөх гэж байгаа хүүхдэд санаа зовж байгаа мөртлөө би л охиндоо санаа зовж байгаа. But in my mind, this baby is coming to ruin her life, which is why I told her the best decision for you right now is to terminate the pregnancy so she can go on with her lives. Everybody's thinking about the baby, but I'm thinking about my baby. Тэгээ миний охин хин санаа зовхгүй энэ хүүхдээ ингээ харсаар агаад өөрийнх нь амьдрал нь сүрнэ гэд ээж нь хэлж байгаа. Тэгээ би бодсон. Лилиана гэдэг эмэгтэйд бүр амар хэцүү. Бүр хоёр хүүхдээ аваад гудамжинд хоноод хогийн савуухаал тэгжил амьдрдаг гэсэн юм шиг байгаа. За тэгжээж л юм амар хэцүү хүнд бодолтой болно. Тэрнээс яаж ч байсан хэр баргийн хүн ингээ бараг жирэмсэн төрсөн охиноо өөр айл руу яваалчаал чи наад дуулаа сонгоо эцтэй чи аборт хийлгээд ирмэр гэж дарамтлахгүй байх. Тэгээ Мирака gender reveal-ийн талаар хэлдэг байхгүй юу? Хөөс тодорхойлох үдшилэг хийнэ гэсэн чи ээж нь шууд нэвтрүүлэг дээр ингээл Чарли Мишель хоёр талархаж байгаа ч гэсэн өсвөр насны жирэмслэлт бол тэмдэглээд байгаа юм биш ээ гэж хэлж байгаа. Ер нь бол үнэн. I am very thankful Michelle and Charlie are stepping up for Mirka. She has a family that wants to be involved with the baby. But I feel doing a gender reveal, it's a little excessive just because I believe that by doing that, we're celebrating
teenage pregnancy. And in my opinion, teenage pregnancy is not something to be celebrated. Миракад анх Итаны гэр бүлтэй амьдарч эхлээд амар сонир санагдсан гинэ. Бүр ингээд өөр ертөнцид ороод ирсэн юм шиг. Биендээ анхаарал тавьдаг, халуун дотн яриа өрнүүлдэг гэр бүлүүд зөвхөн кинон дээр л гардаг гэж боддог байсан заяа. Үнэхээр тэгж итгэдэг байсан гинэ. Тэгээ тэдний дээр ирсэн чинь үнэхээр бөөндөө ингээл биендээ санаа тавиал халуун дотн яриа өрнүүлэл орой болгон тоглоом тоглоол тийм байгаад байгаа нь амар сонир санагдсан. Камер тавьсан юм уу? Энийг кинон тоглоод байгаа юм уу? Хайшаа юм бэ гэж бодсон гинэ. Бүр бүх юм амар үлгэрийн санагдаад. It is kind of strange to see a family actually like care about each other. I always thought it was like, oh, that's not even real. That's just in the movies. But now I guess I'm living in a movie because Тэгээ мөнгө чухал ээж болно. Тэгтлээ ингэтлээ амар хүүхдээ тэ хайр халамжаар дутааж өсгөх гэж тэ бурхан минь. За ингээд gender reveal буюу хүүс тодорхойлох парын өдөр болж байгаа. Тэгээ Мирака ээжигээ ирэхгүй байх гэж бодож байгаа. Ер нь л одоо Итаныхан л байна. Угаасаа Мирака чинь хамаатан садан багтай. Тэгээ ээж нь гэсэн нэг ямар хамаатан садантайгаа наашаа цаашаа гээд байдаггүй. Итаны талынхаас бүр амар олон ирсэн байдаг. Гэл мангар ач холбогдол өгвөл гоё нөгөө Мексик хувц мувцаа өмсөл айгүй хөргөн бол ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ хөрхийн Мирака ээжигээ хүлээхгүй гэж бодож исэн ч гэсэн нөгөө цаанаасаа амар олон хүн дундаас миний ээж ирсэн байна уу гэл хөрхийн амта хараал нүдэрээ хайгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ үйлдэл нь Чарлиг унтуучулсан гинэ. Чарли буюу Итаны аав нь. Тэгээ ингэж хөөрт нь зориулаад хичээл зүтгэл гаргаж авахад гол хүн нь одоо тэр хичээл зүтгэлийн гаргаагүй өөрийг нь тоогоогүй хүний төлөө ингэж ийм гоё өдрөө сарниулах, буснуулах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу гэж бодож байгаа. She wants her mother to be a part of her life, and I think Liliana should make every effort to do what she needs to do as a mother and support her child through this process. So I hope that she shows up today. Тэгээ энэ gender reveal party-ны үеэр нөгөө таслаад YouTube дээр тавьсан байхгүй юу? TLC. Тэгээ доор ингээ хүмүүс Миракагийн ээж бүр амар хэлсэн заяа. Угаасаа нөхөр нь хаяа явцсан болохоор ингэж охиндоо хатаарах гэж байгаа юм. Охин нь одоо өөрийнх нь хүртэж үзээгүй ийм сайхан гэр бүл хайр халамжийг хүртээд агаад бүр ингээ зэвүүн хүрээд дургуун хүрээд охиноо бүр хүлээж авахгүй байж тээ гэж бичсэн байсан. За тэгээд нэг хүний их юм болохоор хүрээд ирнэ. Эмээ дүүгэн дагуулад хүрээд ирж байгаа. Ээж нь хэдий дурмыг нь хугалсан ч гэсэн охиндоо хайртай хэвээрээ гэдгийг баталгаахын тулд ирсэн гинэ. Тэгээ ирээд бас ингээд дууга баярлахгүй заяа. Ямар их хүн, ямар их мөнгө төгрөг тэр чинь нөгөө ингээд хоол одоо бүжигчин ингээд амар их мөнгө зарцуулсан. Тэгээ тийм их мөнгө төгрөг зарцуулсныг хараад дахиад нөгөө юм яриад эхэлж байгаа. Чарли Мишель хоёр өөрсдөө мэдж байгаа юм байлгүй дээ. Энэ өсвөр насны жирэмслэлтэнд ингэж их мөнгө төгрөг анхаарал хандуулах хэрэг байсан юм уу гэж ярьж байгаа юм за. Заримдаа ингээд зүгээр л сайхан имийг сайхнаар нь хүлээж аваад хараад тэмдэглээд өнгөрөх юу нь буруу гэж тийм үстэй. Ачхуу хүүдээ бэрдээ зориулж ийм гоё баярл тэмдэглэж өгөх хэмжээний сэтгэлтэй байгаа худуудтай талархаад чимээгүй л байна үсттэй тий ингээд дараа нь их мухан хатаарч байгаа юм шиг ямар их мөнгө төгрөг зарцуулсан. Наад бол ч өөрөөсөө мэдж байгаа юм байл үү дээ гэж мэгээд хахаар яа над бүр амар хэцүү санагцсан. We're gonna cut the cake and hand it out, and then we can open the snack bar. I don't think something this big needed to be done in order for us to know if we're having a baby boy or a girl. But at the end of the day, it's their money. As long as Michelle and Charlie take full responsibility for Mirka and the baby financially, then my opinion does not matter. But if you would ask me, I would say they're celebrating something that shouldn't be celebrated. Шинэ жилдээ амар ингээл мөнгө төгрөг зарцуулаад гой салаам молоонд ороод хум сураг анслуулаад амар гоё болол ирсэн чинь нэг юм ямар ч хичээл зүтгэл гаргаагүйгээр ингээл хүүхч ямар мөнгө зарцуулсан хайрын мөнгө наадах ч одоо ингээл өнөөдрийн дотор тэгээл дуусан штэ гээл хэлчих юм бол тэр үеийн ингээл vibe шууд унаал ёо би нэрээ ямар тэнийг юм бэ ийм юм мөнгө зарцуулж яхаар би зүгээр өөр юм авдаг байж те нэрээ би ямар тэнийг юм бэ гэж бодоод өглөө штэ гэтээ яг үүндээ тэр нэг хичээл зүтгэл зарцуулаагүй гарын амсаж чадаагүй тэр их гоё баяр хөөр догтлол сэтгэл хөдлөлийг хичээл зүтгэл гаргасан хүн нь авч байгаа штэ. Тэгээ ийм гоё gender reveal party болдгоо. Амар гоё заа ингээл ээж аа хоёр нь эхлээд тэрээд ингэж ирсэн байхгүй. Пината зогч жогоод тэгээ дотроос нь ингээд өнгийн цэнхэр юм уу ягаан өнгийн цаас гаргаж ирья гэд. Пината гэдэг нөгөө мексикчүүдийн ингээд зохиж тоглодог юм.
Тэгээ бодсон байсан чинь Итан очиод цогтөг байхгүй юу? Дотроос нь ингээд амар олон өнгийн цаас гарч ирдээ. Тэгээ нөгөөөр чинь гайхаад тэгсэн чи ээж нь ингээл амар хөргөө. Манай хоёр сууж байгаарэ хоёр зориулсан сюрприз байна гэл. Тэгээ сюрприз нь ингээл амар гоё ягаан өнгийн ингээл юу солиот ингээл боотал бам 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 гэл амар гоё зөө. Тэгэл гоё ингээл юм хум бүжгэл мөжлээ. Йоо тийм их сэтгэлийг зарцуулж ингээ бод амар хөргөн маас дээ. What the hell? What happened? We thought we had to go to the piñata and pull the strings to find out the gender. So we pull it, and all these different colors come out. We're like, what the heck? Hold on. Maybe somebody forgot to put the right color in. Wow! There's nothing in there. But I'm kind of like, okay, they told everybody there was going to be a gender reveal. They have everybody waiting. They're not going to just leave it off. So I'm thinking something else. I hope so. Yeah. All right, Ethan and Mirka, I want you guys to sit down over there, and we have a little show for you guys. Right over there. What the heck? Oh. So me and Charlie, we knew we wanted to kind of make a dud reveal, which was the piñata, but we have something huge for the actual reveal. What the heck? What's wrong with y'all? That wasn't nice. Plot twist. Come on, guys. Oh my gosh. Out of nowhere. There's folklorico dancers on the stage and they're dancing. And then I just hear like mariachis coming from the back and kind of like going around us. So I was like, okay, so this has to be a part of the gender reveal. That is so funny. I felt so overwhelmed. I started crying. I don't even know the gender yet. I'm just like, oh my gosh, like I felt so loved. At first, I see. Ийм гоё баяр хийж өгч байхад ээж нь одоо. Тэгэл Лилиана хэлж байгаа. Одоо нэг охинтойгоо дотн байж болох юм шиг байна. Тэгээ нэгэн тийм болцсон юм чинь Чарли Мишель хоёр ийм том байшинтай. Баян юм чинь одоо гарч ирэх хүүхдийг бас миний охиныг хариуцчихнаа. Санхүүгийн хувьд сэтгэл санаад бүх юмны хувьд хариуцчихна. Тийм болохоор одоо би зүгээр л оролцоод явах вэ. Зүгээр л охинтойгоо холбоотой бай гэж бодсон. За ингээ Мирака төрөх боллоо. Амар өвддөг заяа Мирака. Тэгээ ус нь гарч чаад байхад савны амсар нэгдэхгүй шүнжэн өдөржөө өвцөн гэж юм. Тэгээ бүр тамирцсан гинэ. Тэгээ Миракаг амар өвдөхийг харсан Итан эпидурал тариулах гад хүмүүс дуудаад аваад ирж байгаа. Тэгээ та нөө Джейснийг санаж эпидурал хийлэхгүй гэдэг. Тэрний бүр амар эсрэг нуус тий. Тэгээ Мирака өөрөө тариа хийлэхгүйгээ гүрээсэн гэж байгаа. Тэгээ яагаад гэсэн чинь өөрийгөө хэр хүчрэхэг гэдгийг харахыг хүссэн гинэ. Шалгахыг хүссэн заяа. Төрөлтөн дээр штэ. Мирака төрөх үеэр ээжигээ айгүй хүлээсэн. Тэгээ төрж явахдаа өн ээжтэйгээ хамт байвал илүү 50 байх гэдэг аахгүй. Энд чинь нөгөө яг ковидын үед зураг авалтанд хийсэн. Тэгэхээр өрөөнд нэг л хүн орж болно. Тэгээ ээжигээ уг нь оруулахыг хүссэн гинэ. Тэгээ даанч ээж нь ирээгүй би ажилдаа завгүйгээд тэгээд Итанийг оруулж байгаа. Тэгээ Итан чинь нөгөө ямар ч юу байхгүй, туршлага байхгүй өөрөө ч гэсэн ингээ жоохон хөтлөхөөр айж байгаа штэ. Та ингээд Мирака хамгийн анхны төрөлт гэхэд бүр амар сайн дүүлэн заа. Бүр амар сайн дүүлдэг. Эмчнэр нь ингээл за яваад байгаараа зогсохгүй шүү гэсэн чи бүр ингээд дүлсэрээ гаргаад ирдэг заа. Үнэн супер. Seeing Mirka go through all that pain. Тэгээ та энэ Итанэ царайг ард амар инээтэй ингээд нүд нь ингээд амар том болцсон ингээд ухаалт гал ишээ тийш хараал. Энэ нөгөө төрөх хэсэг рүү харж чадахгүй ингээд өөр тийш нүдээ ингээд хараад байгаа байхгүй. Амар инээстэй. Ингэж өөр нөхөртөөгөө төрж үтсэн юм байна уу? Амар сонирхолтой санагдаад. За тэгээд энэ төрөлтийн хэсгийг үзээд бас миний сэтгэл хөдлөсөө. Тэгэл айгүй хөөрх ингээл Аделиг гэдэг охин төрж байгаа. Аделиг ингээд төрсний дараа
юу ягаал зураг мураг аваал Витэн чин гэр бүлийн логоо FaceTime хийгээл тэгэл аав нь яасан бэ миний хүү зүгээр өгсөн чи би уйлсан гэдэг чад тэгсэн чи оо baby boy баяр хүргэе миний хүү ч одоо ингээд том аа боллоо штэ тэргээл айгүй хөөрхөн харилцаатай зав бидний гэр бүлийнхэн Oh my gosh, she's so adorable. Hi, Adelie. Oh my gosh. Seeing her for the first time was so amazing. She had the baby. Come here. Oh my gosh, let me see. Oh, she's so beautiful. Ethan, how do you feel, son? Oh, baby boy, I love you. I'm so proud of you. Congratulations, Ethan. You guys did a good job. За эмнэлгээс гарах болоод Итэн нах руу явдаг. Тэгээ Мирака ууг нь ингээл ээж нь залгаад наашаа өрөө дээрээ гэртээ хүрээ дээрээ гэж залгахын айгүйх горцсон. Тэгээ гэхдээ тийхгүй л тээ. Тэгээ ээжигээ харуулдаал байсан гэж аахгүй ээж нь ингээл төрснийхөө дараа ч гэсэн залгаагүй. За тэгээ манайхаа эндээс энэ нэвтрүүлгийн маань гол драма эхэлнэ. Та яасан айгүй гоё асуудын талаар ярьж гин гэж бодсон уу? Үгүй ээ. Гоё асуудын талаар дараагийн дугаартаа оруулъя за. Аделийн охиныг авчирхаар явхад Чарли ингээд нэг л биш аашлаад идэг. Ер нь ингээл өмнөхшгээ аашлахгүй байгаа харагдахгүй. Ер нь эндээс эхлүүлээд Чарли дахиад ээжтэй нь хамт сууж яриа өгдөггүй. Ер нь нэвтрүүлээс ингээ гар авчдаг. Эхнэр нь хэлэхдээ 2 ажил хийж байгааг нэ Чарли өглөө нь нэг ажил хийгээд оройн нэг ажил хийдэг. Тэгээ нөгөө нэг 5 хүүхэдтэй болсон гэсэн үг шүү дээ эднийх чинь. Өөртөө 3 хүүхэдтэй. Тэгээ дахиад нэмээд энэ 2 гээд. Тэгээ энэ 5-ыг тэжээхийн тулд ингэж их ажил хийж байгаа. Тэгээ ажлын стресснээс болоод одоо бит хоёрын харилцаа муу байгаа. Тэгээ Чарли ер нь бол гэртээ ирэхгүй хаяа л нэг ирж байгаа гэж хэлж байгаа. За тэгэл нөгөө нэг төрхөөс өмнө өстө чи гаргачих юм бол ингэн тэгин коллежид сурах нь өстө гоё юм байна те. Өстө чи өстө санаа зовхон байхгүй гэдсэн хүмүүс чинь төрснийхэн дараа ингээл ажилтаа болоод нэг нь гэртээ ирэхээ болоод нэг нь айгүйх ажилтаа болоод тэгэл хоёр тишаа салаа яваад өгдөг зэ. Recently picked up his second job and Charlie is not really acting like himself lately. Дээж нь буюу Мишель хэлж байгаа. Тэгээ хэдийгээр одоо бит хоёр тэгж амлсан ч гэсэн энэ хоёр өөртөө хүүхдээ харах хэрэгтэй. Өөртөө хүүхдээ харж сурах хэрэгтэй. Бит хоёрын ачаа бол зөвхөн санхүү дээр л гарнаа. Although I am excited, super excited, I also know the reality. Ethan and Mirka are going to need a lot of help with that baby and Мирака юу нэг төрсний дараа хямнаралт амар гүн орсон. Тэгэл зөө болон би махаа дараа. Яг тэгвэл Ethan одоо аав ээжээсээ л бүрэн хараад байгаа шүү дээ тэр хоёр. Тэрийгэ багчтгаа арилгахын тулд ажил хийдэг басан гинэ. Биеийн хүчний ажил боловсралгүй учраас мэдээж хар ажил болно. Тийм болохоор ингээд орой ирчээд унтчаад өглөө эрт бас яваад өгдөг. Мирака болохоор өглөөнөөс орой ортол шин төрсөн хүүхдтэйгээ үзэж таардаг заяа. Тэгээ ядчээд л хөөрхий хүүхд нь амлдаггүй, амлаад хөгчдгүү заяа. Тэгээ Мирака имлэг дээр л эпитрол хийлгээд жоохон унтсан. Тэрнээс хойш бүр огт унтаагүй явж байгаа. Огт унтаагүй явж исэн гинэ энэ зураг авалтын үеэр. Эхний өдрөөсөө л бүр ингээд туйлдаа ядраа шантарсан. Тэгээ Мирака анханасаа хүүхдээ хөхөр хооллохоор төлөвлөж исэн юм байна. Ер нь нөгөө нэг Америкт чинь төрхөөрөн шууд ингээд формула нөгөө найруулдаг сөмөө өгөөл тэгдэг штэ. Тэгсэн чинь Мирака болохоор яг нөгөө нэг манайхан шиг одоо Мексик, Зэксик, Латин Америкчууд ч ер нь жоохон манайхан шиг штэ. Охин банд хэрэгтэй бүх амин дэмиг зөвхөн миний биенээс гарсан тэр сүүл өгч чаднаа гэж бодоод амар хөөрхөн хүлгээд үзэж байгаа. Амар хөөрхөн санагдсан надаа. It's very stressful to have your breast so full of milk and you just needing the baby to eat and you're in pain and you're tired, you haven't slept, you're stressed out. Тэгээ хөхүүлэх ингээд амар хэцүү шттэ. Нөгөөх нь ялангуяа хүүхд нь амлж өгөхгүй байхад бүр амар хэцүүтэй чинрээд идэг, сүүгээ идтгүү бүр гордож мордоод бөө юм болно сте. За тэгээд хөхүүлэх гэж ядарч байгаа ч гэсэн өгчихгүй гэсэн хатуу бодолтой байдаг. Тэгсэн чинь Чарли ирээл чи өгччихаа надад ч уйлаад байна штэ. Бүгдээрээ л өгчдөг яавал гэжтэй гэж хэлж байгаа. За тэгэл тэр хэд бүр аргаа бараад хүүхд нь мөрөөлөө салахгүй болохоор нь Этний ээж Мишель ингээд шууд Миракагийн өхний сүг аваад угжаар өгж байгаа. Тэгээд угжаар нөгөө хөрж угаасаа тэгэл хүүхдүүд амар дуртай нэг амархан сорогдоод иддэг юм дуртай. Тэгээ шууд идчихэж байгаа байхгүй юу? Айгу зүүнээ за эднэр. Тэгэл Мирака өөрийгөө буруутгаж эхлэв. Яа миний хөх идэхгүй гэж те би муу ээж юм байна гэл мэдрээд эхэлж байгаа байхгүй юу? Хөхүүлж чадахгүйгээсээ болоод тэгээ ингээ баян
одоо саагаад өгчдөг болсон гэсэн үг. To try to breastfeed. Oh my gosh, she likes it. There's no wrong and right way. We just got to do what we got to do and we'll get there. Oh my gosh, she is loving that. Do you hear her? Yeah. Look at her. She's a hungry little hippo. She put the bottle in her mouth with formula, and you just hear like the little sounds where she's enjoying it because she was hungry. And that made me feel like complete. За охины төрөөд 3 хоногийн дараа ээж нь ирэхээр болдог. Тэгээ ээж нь ирэхдээ бүр амар бэлэгтэй ирдэг заяа. Хөрх юмд Мирака ангил бүр дил бүсэрсэн мэс ээжигээ ирнэ гэхийг сонсоод бүр ингээд жоохон өсмөсөө угаалсан биш юм гээл. Миракагийн хувьд ээж нь ингэж мөнгө төгрөг зарцуулж бэлэг өгч байгаа нь жирэмсэн байх үед нь ингээ байн ахуул гэж хэлээдсэн штэ. Тэрэндээ гимшээд л өгч байгаа хэрэг гинэ. Угаасаа нөгөө ээжигээ айгуу сайн мэднэ. Ямар үед мөнгө зарцуулж бэлэг өгдөг хүн бэ гэдгийг мэдээд байгаа байхгүй юу? Этний ээж харин ингэж их бэлэгсэлт өгч мөнгө төгрөг үржээснээс охиныхаа хажууд багч гисэн байгаад багч гисэн ингээд туслаасай гэж хүсдэг. They're a nice touch and Mirka I know appreciates them, but I feel like what Mirka was really looking forward to or looking for in Liliana was just her support. I think that would have meant a lot more to Mirka. Ээж нь айгу сонь заяа. Ингээ Адали зээ охиноо ингээ анх тэрж үзчихэд нэг гой санагдаагүй гинэ. Би юусоо excited буюу миний сэтгэл нэг хөдлөөгүй. Зүгээр аим сонин санагцсан. Зүгээр л энэ гараад ирчиж. Тэгээ одоо би ингээ түлэмшөөрөөс өөр аргагүй гэж бодсон гинэ. Тэгээ шууд eat гэж хэлж байгаа. За энэ гээд нөгөө амтан болон амьгүй зүйлсийг eat гэж хэлдэг штэ. Айгу доромжилж байгаа л гэсэн. Плютон ах хүүхэд гараад ирсэн баг чинь ши энэ төр гэж хэлж болно штэ. Тэгээ шууд eat гэж байгаа. Тэг ингээд нэвтрүүлгийн төгсгөл хүртэл eat гэсээр л эдэг за. Зээ охиноо. Арай л дэндүү ёо. Holding her for the first time, it was weird. I don't feel it like nothing changed. It's just, it's here and I have to accept it. Now I don't have a choice. In other words. She really said it's here. So she's here. Okay, she's here. Тэгэл ээж нь дөнгөж ирчээд хүүхдээ ингээ авдаг байхгүй юу? Тэсэн чинь нөгөө нэг нэраа хүүхд чинь ингээл юу ч хамаагүй идэх гээл ингээл дайрдаа штэ. Тэсэн чинь хүүхд ч өлсөд штэ. Хоолын нүг гэд. Тэгээ Мирака дөнгөжөө наадах чи идцээ одоо дахиж идэхгүй гэж чинь. Үгүй би хэлж гин өлссөн байна. Хоолын нүг гэж хууртай хэлж байгаа. Тэгэл өөр нь тийг инг гээл хэлээд байдаг за. Тэг хэдийн ийм аштайг мэддэг ч гэсэн эхний өдрөөсөө эхлэн гэж арайч бодоогүй гинэ. Тэгээ Мирака ингээл ээждээ уурлал гомдож байгаа штэ дотроо бүр ингээл бачуураад бөө юм болж байгаа. Тэгээ уурсан урандаа ингээл Этан лу за ганц уугж олж чадах юм уу чи? Амьдралдаа ер нь юм олж чадах юм уу чи? Юу ч олдгоо юм бэ чи гэж шууд уурлж байгаа. Тэгээ Мирака уурлал бүр илт ингээл Этан лу үг хаяад эхэлж байгаа штэ. Тэгсэн чи ээж нь хэрэлдэхгүй шүү. No fighting. When Mirka's upset, I feel like she does take it out on me a little bit. I don't think it's fair, but at the same time, I do feel sorry for Mirka. I don't think her mom should be treating her the way she's treating her. Тэгснэ охин дээр очиод чамд хэрэгтэй бүх зүйл чинь байна, гой том байшин байна, хөрс өдөр гэр орон, одоо юу лэн мөнгө байна уу байна. Чи тийм байж юундаа уурлаад байгаа. Талархалтай бай гэж мэгж хэлсээр агаад ойлуулчихж байгаа юм заяа охиноо. You said, Mama, you should be happy. You have everything you need. And grateful. 3 хоног унтаагүй тэгээ төрсөн. Тэгээ ирсэн чи ээж нь ингээд сонь юмэрээд. Тэг бүр амар бүр депресд орно сте. Тэгээ Мирака тухайн үед бүр энэ бүхнийг дааж чадахгүй болоод тэг дахиж ээжийнхээ үг, дахиж одоо юмнуудаас бүр амар залгаад хаашаа чамайг зүхтмар санагдаад тэгээ уйлж байгаа Этнийг тэрврээд нэг болонд орцсон. Тэгээ хэдийн амар хатуу гараар амар хатуу ээж удирдлагын доор өссөн ч гэсэн төрчөөд хөөрхийн амтан бас нэлхарж байгаа байхгүй юу? Тэгээ Чарли Лилиана руу гомдсон байж тээ Мирака гомдсон байна гэж хэлсэн чи ээж нь шууд ингээл яриа өөрчлөл заяа. Өө Мирака таад байгаад байгүйх талархаж байна гэж хэлж байгаа. Юу нэгэд нэг жоох хатаархсан юм шиг маягтай. You guys have no idea how grateful I am that she has you guys because you guys have way more patience than I do. Лилианагийн хувьд ингээд материаллагаар бүх амьдралаа хардаг болсон. Материаллык зүйлсэл байвал амьдрал нь окей гэж боддог. Тэгээ өөрт нь байхгүй юмнууд одоо жишээлбэл Этаны ээж аавах чи айгүй том байшинтай баян бизнестэй байгаа штеп. Тэгээ өөрт нь байхгүй зүйл ингээд бусад хүмүүст байгаад амар матаархдаг.
Тэгээ зүгээр байж чаддгүй. Тийм л хүн юм шиг аа юу нь. Тэгээ Мирака ингэж байгаа байхгүй. Мирака охинтой болсон шүү дээ. Би яасан бол охинтой ингэж харцахгүй. Манай ээж яг яатсан болоод би яг ямар хүн болоод надтай ингэж харцаад байгаа юм бэ? Гэт амар хүн дээр тусгаж аваад гомдож байгаа. Амар өрөвдөлтэй байгаа зү. Hardest to do everything I can to not have the same relationship with my daughter as the one I have with my mom. Ethan-ыг ажил хийдэг болсноос хойш Мирака унтаагүй шүнж гисэн өдөрч гисэн. Тэгээ уг нь бол Ethan-ыг одоо чиний ээлж энэ тэргээд хүүхдээс ирээд юм бэ. Тэнгүүд нөгөө Ethan ч босоод ингээл угжиж мөгж явж байгаа штэ. Тэгээ Мирака унтаж чаддгүй гинэ буцаад. Тэр ингээ зөө өгж байгаа лөө, зөв хөлж байгаа лөө, ихрүүлж байгаа лөө ингээд юм ботцоор байгаа унтаж чаддгүй. Тэгээд дагаа босоо явдаг. Тэгээ шүн бараг нэг цаг тутамд нэг сэрдэг гэж байгаа. Тэгээ ерөөсөө олигтой унтаж чаддгүй. Ингээд ер нь одоо Ethan-ыг хүүхдтэй болоод гэртний амьдраад нано цаануу гэдээ хаад Мишель ойлгож эхэлсэн гинэ. Лилианаг яагаад хатуу ажиллаад байсан юм? Яагаад амар эсэргүүцэд байсан гэдгийг ойлгож эхэлсэн. Яагаад гэвэл хүүхдтэй болох амар хэцүү юм байна. Тэдэнд бол айгүй хүнд ачаа. Тэгээд хажуунаас нь орж туслах хэцүү, туслахгүй байх хэцүү. Тийм болохоор би Лилианаг багч гэсэн ойлгож байна. It's just taking its toll. Before, I couldn't see Liliana's perspective. She's a single mother, and now kind of see some things that before I judged her for, and maybe I shouldn't have judged her. But yeah, it is kind of difficult, actually. За тэгээд Лилианагийн алдарт үг юмнаа. Мэдээж те лекц уншихгүйгээр байж чадахгүй штэ. Өөрөө жил гаргасан хүүхэд юм чинь ч өөрөө л харах хэвээр. Анхнаасаа би эсэргүүцсэн. Одоо хүүхэд чинь төрлөө гээд би чиний тэр үйлчлэг чинь хүлээн зөвшөөрсөн явдал биш ээ. Чарли, Мишель хоёрын л хариуцлага. Та хоёр бол миний хариуцлага биш, тэр хоёрын. Тэр хоёр хүүхдээ чинь коллеж төгсөл чинь хариуцна гэж хэлсэн. Гэтэ үргэлж тиймэрэ байна гэдэгт би эргэлзэж байна. Юмс болон хүмүүс байн өөрчлөгдөг. Тийм учраас тэр хэдэд найдаад, нэлхраад байлгүй өөрөө өөрийнхөө гаргасан хүүхдийг өөрөө хариуцаад сурчгаа, хараа сурчгаа, хооллоо сурчгаа. Бүх зүйл бэлэн бай гэж хэлж байгаа. За амар л жаас тий. They say that we're gonna take care of her financially, medically. Also, we will pay for babysitter to take care of the kid, so they can graduate high school and finish college. And they're holding out, their end of the bargain for now. Life happens and people change. Who knows what's gonna happen tomorrow? Is Ethan always gonna be there for her? Will Michelle and Charlie? We don't know that. So I want her to be prepared to be able to take care of her own daughter and her own future. Энэ дөр бол нэг тийм буруутгаад байх юм. Алга яг энэ хэлж байгаа дээр. Яг өмнөх юмнууд дээр тэгээд ахвал махвал гэсэн нь бол арай л байсан л та. Тэгээ энэ бол амар үнэн. Тэгээ Мирака хэлж байгаа байхгүй юу? Чарли ойрд гэртээ ирэхгүй байгаа. Ирэхээр хэрүүл хийдэг. Мишель ойрд байнгын ууртай байгаа. Санхүүгийн хувьд ч гэсэн асуудал тулгарч эхэлсэн. Тийм болохоор ямар нэгэн муу юм болох вэ гэж би айж ин тэг санагдаад байгаа гэсэн чинь Лилиана тийм болохгүй байгаасай. Тэгвэл би л хоёрыг тижээж чадахгүй шүү гэдэг та. Hopefully this is not going to be the case. Because if anything were to happen, I'm not in the economic position to take care of her and the baby. Тэгээ энэ бүх хугацааны туршид манай аз жаргалтай гэр бүлийнхэн буюу Ethan-ы гэрээхэн камерын өмнө л тийм лаг аз жаргалтай царай гаргаж исэн бол яах вэ манайхаа. Тэг магадгүй хүмүүст өөртөөхөө нэр төрийг бодоод аз жаргалтай баян гэр бүл вэ гэдгийг харуулахыг хүссэн байх гэж би бодсон. Ethan-ы хэлж байгаагаар ер нь аав нь байнгын ууртай байдаг гэсэн миний багаас нь л ер нь л ингээ байнгын ууралж байдаг. Тэг гэрт нь ерөөсөө хэрүүл гардаггүй өдөр гэж байдаггүй. I do feel very, very blindsided on what happened with my parents. It was just like, just came out of nowhere, I'm not saying my dad was mean or anything or bad, but it was like all of a sudden he was angry all the time. And my parents were always fighting. Ер нь л байнга хэрэлддэг байсан. За тэгээ Мишель хэлж байгаа. Тэгээд хүүхдүүдийг дуудаад Ethan, Miraca хоёрыг дуудаад бит хоёр ингээ төр хугацаанд салж байгаа маа. Одоо ингээд хамтдаа байх аргагүй болсон. Хэрвээ Чарли гэрт хүрээд ирчих юм бол байнгын хэрүүл гарна. Тэгэхээр та хэдэд тухгүй байна. Тийм учраас хинээ бодоод, хоёрыг бодоод бит хоёр ингээд тус-тустай амьдрахаар болсон гэлж байгаа. Тэгээ Мишель энэ бит хоёрын салалтанд Miraca жирэмсэн болсон болоогүй бит хоёр угаасаа салах байсан. Одоо л нөхцөл байдал цаг үеийн ингэж таарчаад байгаа болохоос ш та гурав бол бит хоёрт ямар нэгэн тийм нөлөө үзүүлсэн зүйл байхгүй шүү гэж хэлж байгаа. Тэгсэн ч гэсэн ингээл Miraca гимшээлтэй хэрвээ
Энэ хоёр зүгээр ингээл мөрөөрөө 3 хүүхдтэйг амьдарч байсан бол салах ч байсан юм уу, салахгүй ч байсан юм уу? Магадгүй санхүүгийн дарамтаас болоод салсан ч юм уу? Өөртөөх нь ачаан дээр Плютон 2 хүн нэмэгдээд ирчлээ. Плютон нэг хүний коллежийн төлбөр нэмэгдээд ирчлээ. Тийм болохоор тодорхой хэмжээний дарамт толсондоо харамсаж байна гэж хэлж байгаа. And what's best for the family. I don't know. You said it wasn't our fault, but I know that my mom kicking me out and me having to move in with them did kind of put a lot of stress on them because they're taking care of a kid that's not theirs. Мерака дугуй ингээд Итаны ээж хоёр амар үлэр дүрэл болж байгаа штэ. Плютон бүр жоохносоо яг өөртөөх нь насан дээр байсан үеэсээ үерхэж эхлээ, түүхтэй болоод, амжилтанд хүрээд, мөнгө төрөхтэй болоод аюугаа амьдарч байгаа. Тэг үнийн хатан аав ээжээс хоёроосоо л бүр ингээд үлэр дүрэл авч урам зориг авч амьдардаг байсан гинэ. Тэг даанч тэр хоёр одоо ингээд салж байгаа нь бүр амар санагцсан. When me and Nita started dating, like I saw them together, they were literally always together, like a big family. They're always laughing every single night. We'd have like a family dinner. We'd all eat together at the table, and then afterwards play like a board game or something, like every single night. Тэг ер нь тэр гэр бүлд өссөн болохоор Итаны хувьд нэг хүлээж авч байгаа байдал нь Меракагаас хамаагүй дээр одоо хөнгөнөөр хүлээж авч байгаа байхгүй. Ер нь бол ийм юм болохыг мэдсэн, гадарсан байсан гэсэн. Мерака Итан хоёр өөрсдийнхөө ирээдүйд одоо л санаа зовж эхэлж байгаа юм за. Бүр ингээ хүүхэд нь гарч ирэн иртэл ээжээ хоёр тэгчимсэндээ, ээжээ хоёр ингэчимсэндээ гэж бүр ингээд бүр санаа амар. Бүр ингээд амар санаа амар заяа. Тэг анх хүүхдээ авахулна гэж ярьж байхад нь Чарли хэрэг чи хүүхдээ гаргачих юм бол би хүүхдээ өсгөөд өгнө, чамаа коллежид сургана гэж амласан юм байна уу? Бүр promise хийгээд. Тэг тийм болохоор л энэ хоёрын амар амгалан байсан гинэ. Now that Ethan's parents are separated, I don't think they are going to keep their promises. Mostly because I know how expensive it is to split up and how much of a toll it takes on families. And I don't think my future is one of their priorities right now. Дээтийн хувьд ингээд мөнгөө зүгээр чаддгүй заяа. Бүр нөгөө багасаа эрхлээд мөнгө төгрөг байхгүй байхын зовлон гачигдл үзээгүй. Тийм болохоор ингээд хэрвээ Меракад $20 байвал Мерака үнэхээр юм авах хэрэгтэй болон болтлоо $20 хадгална гэж байгаа. Итэн болохоор $20 байвал усан бууч хамаагүй авчгаар тийм санхүүгийн сахилах батгүй хүн баахгүй. Тэгэл Мерака ер нь бодоод эхэлж байгаа. За ер нь энэ ч та димийн боллоо доо. Тэ угнаал Чарлид найдаал хүүхдээ гаргацсан баахгүй юу? Тэгсэн чинь ингээд гэр бүл нь сарж байгаа. За Мишель бол өөрөө жоох хүүхдтэй. Итэн нэг ингээ харангуут төлөвшөөгүй, шүн босоод хүүхдээ ч зүү өгч чадахгүй, мөнгө ч ол зураагүй. Тэ нойр хойлоо хасч зураагүй юм байхад ч одоо яаж амьдрандаа гэл. I think we have to thank God that I am responsible enough for both of us. Because I'm not, we would be done for. За тэгээд нэвтрүүлгийн маань ерөнхий зураг авалт ингээд дуусж байгаа. Ковид үеэр болохоор нөгөө зүүмээр инхэд нөгөө бөөндөө сууж ярьдгаа хийсэн юм бэлээ. Тэгээ надад болохоор тэр нь бүтэн бичлэг нь олдоогүй. Тэр ер нь тэн дээр харсан хамгийн том драма гэх юм бол манайха Мишель биш үү? Итаны ээж нь Мерака Итан Адлын 3-ыг шүн төлөөр гэрээсээ хөөсөн байна. Тэгээ Мерака шүн хөөсөн болохоор ээжтэй хэлэхээс айгаад тэгээд тэр 3-ыг ирж авсан байгаа хамаатнууд нь. Зүүмийн тэр хэсэгтэр Итан өөрийнхөө ээжтэй биш Меракагийн ээжтэй ингээд сууж идэг. Тэдний амьдарч байгаа гэсэн. Тэгээ Мишель хороо энэ бүхнийг ингэж шалбарж байгаа. Би хөөгөөгүй. Зүгээр ингээд гараад өөр газар амьдарсан дээрээ гэж хэлсэн. Тэгээ би ингээд олон хүмүүс рүү залгаад тэгээ сул байр сав байна уу гэж хайсан гэд. Тэгсэн чинь Лилиана үгүй тэр өдөр ямар ч дуулга ирээгүй. Би ингээд хүүхдүүдээ гудамжинд гарсныг ч мэдээгүй. Маргааш өглөөн нь манай охиноос надаа бид хоёр ингээд байшингаас хөөгдчлөө гэсэн мессеж л ирсэн байсан. Тэгсэн чинь Мишель ингээд хариуд нь би харин ингээд 20 жилийн салалтанда айгүй хэцүү байна. Бла 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 гэж хэлсэн нь уушлахгүй жаахгүй уушлаарай. Тэгээд намайг юм руу ааш гаргасан дуушлаарай гэдээ уушлахгүй жаа. Тэгээд Мишелийн хувьд яагаад энэ хоёрыг гэрээсээ хөөсөн бэ гэхээр Итан ингээд наах зэгч рүүгээ асаад тэгээд түлхсэн гинэ. Тэгээд тийм болохоор ээж нь уурлаад гэрээсээ хөөцсөн тэр 3-ыг. Тэгээд ер нь бол им драма болж байгаа байхгүй юу? За тэгээд манайхаа нэвтрүүлгийн дараа юу болсон бэ гэхээр Итан Мерака хоёр салсан. Яа тэгэхээр Итан гэр бүлийн хүчирхийл үйлдсэн.
Тэгээ хулгай хийж бас танхаарсан байгаа. Энэ эдний гэр бол өөртөө аяйгуу сайн телевиз дээр харуулж чадсан ч гэсэн цаанаа бол нэг тийм хүчирхийлэлтэй. Тэгээ ингээд би бинийг ингээд янз бүрийн байдлаар хүчирхийлдэг тийм байсан байгаа байхгүй юу? Тэгээ камерны цаана тэр ашаа гаргаад тийм Мирака салах өргөлөө өгсөн маа. Салах өргөлт гэж штэ одоо ингээд хүүхдийн тэтгэмжээ авах гээд хөдөлж эхлэн штэ. За салаад удаагүй байхдаа 2020 онд энэ нэвтрүүлэг гараад дууссан. Тэгээ 2021 онд Мирака Хуан гэдэг залуутай үерхэд дахиад жирэмсэн болсон. За энэ залуутай суугаад 2021 онд, 23 онд, 26 онд гээд нийтдээ 4 хүүхэдтэй болсон. Амар одоо 4 хүүхэдтэй ээж болсон. Сайхан төрсөн Мирака. За тэгсэн чинь манайхаа Итан яасан гэж. Итан бас л 4 хүүхэдтэй байвал яах вэ? Итан чинь Аделигийн тэтгэмжийг төрж байгаа. Тэгээ хоёр дахь хүүхдийнхээ ээж нь Итанийг биш одоогийн найз залууга хүүхдийнхээ ааваар сонгосон гинэ. Итанийг эцгийг нь биш одоогийн найз залууга хүүхдийнх нь аав байхаар сонсогдчиход юу гэсэн үг. Итанаас жирэмсэн болчингуудаа өөр хүнтэй үерхэд явж агаад тэгээ за одоо ингээд хоёлоо өргөцөм чинь миний хүүхдийн аав болооч гэсэн болов. Айгуу сонь. Тэгээ Итан ч гэсэн өөрөө асуудалтай хүн байсан болохоор л тэр охин тэгэж Итанийг эсэргүүцсэн байх. За сүүлийн 2 хүүхэд нь бол нэг ээжийнх юм байна. Амар уустай. Амар замраагүй уустай. Одоо энэ чинь 21 настай заяа. Тэгснээ 4 хүүхэдтэй. За хүмүүсийн сэтгэл ямар байгаа гэхээр Этаны ээж Мишелийг аяух дэмжиж байгаа. Тэгээ яг тэгвэл шоуны туршид Мирака өрөвдөлтэй амтан болж үжиглээл те гэл хөөгчлөө энэ гэл яг үнэндээ ингээд баян айлд бэр орчих гээд баян айлд ингээд те хайрлуулаад өсгүүлээд баян айлд амьдарчих гад хичээсэн. Тэгээ дуусныхан дараа камер унсныхан дараа шал өөр хүн болж хувирсан. Тийм учраас Мишель одоо ийм үйлдэл хийхэд хүргэсэн гэж хүмүүс ярьж байна заан чинь. Би тэгээ энэ хэдийн Facebook, Instagram-аар орж үзсэн чинь Лилиана төчөөд 4 зэт олчлаа штэ. Тэгсэн чинь ингээд зөвхөн Аделигийн зургийг л ингээд нийтлээл my baby гэл Аделид аюу хайртай. Нөгөө гурвынхын зураг мөрөг бол сүртээ оруулдаг юм билэ. Тэгээс Лилиана найз залуутай юм шиг байлээ. За Мишелийн хувьд болохоор бас аюу TikTok дээр ингээд асуул итгэвтэй байдаг. Итан арсны хор тавдар тусаад уруулын дээд хэсгээ сэтлүүлээд тэгээд арсны хор тавдрыг ахуулсан байдаг. Тэгээ Итан ч бас гал сөнөөгч бүрэн тусламжийн юу гэж бас нэг юм бизнес мэсэстэй юуж айгу одоо бол дэжгүй амьдралтай анкетэ болоо явж байгаа юм байлээ. Тэгээ хүмүүс Итаны одоо зургийг харчингуудаа гей vibe өгөөд ингээд байгаа. За Миракагийн хувьд бол одоо инфлюенсер болчихсон. Ингээд том байшинд орж мороод тэг ингээд өдрөө алга ингээд өнөөдөр би ингээд хийж нэг жингээл TikTok дээр аягүй тийм итгэвтэй байдаг. Тэгээд энэ хоёрын салсан шалтгааныг бол Мирака гэр бүлийн хүчээр хилүүлцээ гэж мэдүүлсэн байдаг аа. Би тэгээ энэ хүмүүсийн TikTok болон Instagram-ийн аккаунтуудыг оруулчихэд та сонирхмоор байвал ороо сонирхоорой. Дараагийн дугаартаа би хамгийн гоё асуудыг оруулъя гэж бодож байгаа. Хамгийн гоё асуудыг оруулаад өгөөч гэж зөндөө комент ирсэн байсан. За тэгээд энэ хүү бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.